тухай хуульд оруулж байгаа нэмэлт шигтгээнүүд бол яг зөв юм байл. Нийтлэг ойлгогдох гээд байгаа зүйлүүдийг тодорхой болгож өгч байгаа. 2025 оны 6 сарын 1-ний дотор биднээс 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-28 оны төсөөл баталсан байхгүй юу? Одоо яриад байгаа төсвийн тодтол модтголын асуудал чинь бол 2024 оны 12 сард ярьсан төсвийн хүрээ байхгүй юу? Тэгээ энэ үнийг ялгаж өгж байгаа явдал нь зөвөө цаашид практик талаасаа зөв гэж. Сая манай гишүүд олон талаас нь яриад байна. Би бол энд хуулийн гажаа гарцсан гэж юу ойлгохгүй байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн бариад засгийн газрын үйл ажиллагааныхаа хөтөлбөр бодлогыг үргэлжлүүлье. Энэ үнийг тогтвортой байлгая гэд тэрэн дээрээ сайд нараа томилцсон. Одоо эргээд 3 үндэсний хороог нь татан буулгаад холбогдох салбарууд дээр нь чигүүргийг өгчихё гэж энэ засгийн газрын тухай хуулиараа ерөнхий сайдад байж байгаа бүрэн эрх нь энийг харин их хурл руу оруулж ирүүлээд батлуулчих ёстой. Энэ процесс нь болж байгаа юм байна гэж хараад байгаа юм. Харин тэр төсвийн тухай хуулийн 28-ын 6 шиг санаад байна. Саяын биднүүсийн тойрч ярьсан асуудал бол энүүн дээр харин нэг үг илүүчээд байгаа юм гэж ойлгоод байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт орох тухай асуудал байхгүй юу? Харин төсөвт бол тодотгол орж болно. Ягаад гэвэл нэгээс нөгөөд зардал юмнууд гүйж байгаа учраас энэ нь бол хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Төсвийн хүрээний мэдээлэл гэдэг бол биднээс үндсэндээ нэг бол доод босго, нэг бол дээд хязгаарл баталж байгаа улс шүү дээ. Тэрэн дотроо хэрхэн зохицуулах уу гэдэг асуудал нь бол үндсэндээ засгийн газрын өөрийнх нь эрх үүрэг тэрүүнийг их хурлдаа орж ирж баталгаажуулах тухай ойлголт. Тийм учраас би энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 1-р зүйлийг бүрэн дэмжиж байгаамаа гэдгээ хэлье. За бас гишүүддээ ерөнхий ойлголт өгөх талаас нь хилцээд өнгөрчихсөн хуулийн юм дээр нь тодорхой нэг ийм санал бодлоо илэрхийлж байна.